Орой минь. Өнөөдөр та нартай гоё бас гэгээлэг юм ярьж юу. Яаж бичлэг хийх үү? Бичлэгээ яаж тавих уу? Ямар аппликейшн ашигладаг вэ? Ямар тоног төхөөрөмж ордгоо гэдэг талаар ч юм. За би их л өөрийнхөө талаар яриа л да. За би яаж бичлэгээ хийдэг вэ гэхээр надад ерөөсө ганц хувцас л байдаг байхгүй. Нөгөө утас нь одооны энэ хүүхдүүд чиг тийм хүчтэй утас ши, iPhone, тэр Samsung биш. Өөр нэг гужаа утас, хятад утас. Энэ үүрийг хийгээ болж л. Зөндөө олон бичлэг хийсэн, чадсан. Тэгээд YouTube дээр тавьсан, TikTok дээр тавьсан. Яг хүн ингээд өөрөө бичлэгний ард гарахаар амар гоё байдаг байхгүй. Ямар нэгэн ажил хийцсэн юм шиг санагдаад. Тэгэхээр та нар ч гэсэн чадна. Ерөөсөө бичлэг хийхэд нэг тийм амар сүртэй тоног төхөөрөмж хэрэг байхгүй. Тэр том ютубер ч юм уу энэ янз бүрийн хүмүүс ингээл микрофон аав. Тэр гэрэл түүлэг аав, тусдаа ширээ сандал өөрч юу гэдэг мэдгүй. Тийм юмд ерөөсөө хэрэг байхгүй. Зүгээр утасчин байхад л болно. Өөрөө ингээ сайхан voice биччих заяа. Voice чи нэг бол тэгээд зарим хүмүүс шууд ингээ яриа авчихсан ч болно шүү дээ. Камер руу харж аваад ичгэн байхгүй. Хүмүүс янз бүрийн комент бичнэ. Битгий тоо. Хүмүүс юу гэж ярина уу? Чамд ерөөсөө байдлаа байхгүй. Яг го зарим нэг хүүхдүүд ялангуяа залуу хүмүүс нэг янз бүрийн муухай комент бичдэг хүмүүс байгаа. Битгий тоо таа. Тэд нар чиний амьдралаар амьдрахгүй шүү дээ. Чи өөрийнхөө хүслээрээ л өөрийнхөө сэтгэл зүрхээрээ л бичлэгээ хийж байгаа болохоор тэр нь тааруулах аль байхгүй. Тэгэхээр өөртөө итгэлтэй бай. Зүгээр хийгээл бай. Чихэнд нь хоногсдол тэр үнд үл яах гэж чиний YouTube бичлэгийг сонссон юм. Тийм зү. Тэгээ яг одоо манай YouTube руу зарим ихэнхэд юу гэдэг л ахалтаа нэг текст бэлдээл ингээл ганц 2 хоногийн хүмүүс бэлдээл юу ярих вэ нэтэр тэгж боддог бах. Тэг шаардлага байхгүй. Ерөөсөө өөрсдийнхөө бай. Ялангуяа залуучууд хүүхдүүд та нар яг өөрөөхөө сэтгэхэд аль болохоор ямар гоё бичлэг байхгүй. Гоо магадгүй хичээл ном математиктаас он байх юм. Математикийнхаа хичээлийг зааж болно шүү дээ. За найзуудаа ингэдэг шүү. Математикийн тийм дээр тэгж боддгийг шүү. Монгол хэлтэй сайн хүүхд монгол хэлтэй тэгж газар зүйдээ сайн хүн тэгж болно. За заавал хүүхд залуучууд гэлтгөө. Их сургуулийн оюутнууд ч байж болно. Нэг бол ээж аавч ч байж болно шүү дээ. Чөлөөтэй нээлттэй энэ сошиал медиачуудаа ингэж сайхан ашиглахгүй бол болохгүй зү. Тэгээ одоо эвлүүлдэг 2-3 програм байгаа. Ер нь бол байгаа зөндөө байх л та. Манай Монголд бол CapCut гэдэг байна. CapCut нь үнгүй ёстой бүх төрлийн юм байгааг хийж болно. Бас VN-гээ байгаа. Тэрнийг бас ашиглаж болно. Хоёулаа амархан програм, маш амархан. Тэгэл зарим нэг хүмүүсийг сонсоход CapCut тэр хичээл заана. Үгүй тэр нэг тийм ядаадах юм байхгүй. Чи өөрөө ингэж хичээх юм бол дороо сурчна. Тэгээд одоо таймлайн гэдэг тэний Canva гэдээ байгаа хиймэл оюун ухааны. Ер нь та нар ч гэсэн хиймэл оюун ухааныг сурах хэрэгтэй. Хиймэл оюун ухаан ч гэсэн гайхав шүү дээ. Яг сурыг гэвэл. Ер нь бол хүн хичээх юм бол бүх юм амархан. Тэгээд та нар маань ингэ хэрэгтэй өөрсдөө текстийн тийм янз бүрийн бэлдээдэх шаардлага байхгүй. Яг өөрийнхөө үзэл бодлыг тэгэл яриад өөрөөрөө байх л гоё. Түрүүс тэгэл чат GPT ч юм уу Google-ээс авсан мэдээлэл ингээ уншаал ингээ яриад авч удахгүй. Шууд өөрөөрөө л бай заяа. Тэгвэл гоё байхгүй юу? Тэгвэл чи нээлттэй болно. 3-4 бичлэг гаргачих. Тэгээ чамаас хүмүүс жоохон ч гэсэн мэддэг болоод тэр. Тэгээ чи өөртөө итгэлтэй болно. Тэгээд чамд ирээд их байгаа шүү дээ. За чи одоо 10 жилтэй явахад нөгөө SMS бичин тэрнийг уншчихна. Оюутан болно. Оюутан болоод илтгэлээд ямар ч олон хүмүүсийн өмнө тавьчихна. За бүр том болоод улсын их хурлын гишүүн болчих юм лүү. Тэгэхээр л ард түмнийхээ өмнө зөв шударгаар мэдээлэл тавьчих чадсан шүү дээ. Нүүр агарнад чинь сайхан байдаг юм шүү хүүхдүүд. За ингээд би зүгээр ерөөсө 5 минут дотор л өөрөө ингээд яриад хийчлээ шүү. Зүгээр ойлгоорой. Дараагийн удаа би нэг сэдв хөндөд ярмаар санагдаад байна. Тэр талаар ярих уу яах уу гэж бодвол. Ер нь бол ярих нь зөвлөдөө. Тэр талаар ярьж үгүй. Тэр асуудал нь юу гэхээр дараагийн бичлэгийг хүлээж ивэл сонсороо заяа. За ингээд энэ удаагийн дугаарч штэ. Яриа маань өндөрлөлөө. 5 минут болчлоо. Хичээл хүмүүсээ агрээ та нар чадна. Та нар Монголын иргэд шүү.
ганц хүүхдүүд биш, залуучууд. Ээж аавууд нь ч гэсэн хүүхдүүдээс анхаарал халамжаа тавиарай. Дараагийн удаа уулзлаа баяртай.